Хоригдох төгрөгийн үзэгчтэй 5 гарагийн яг энэ цагт танд хүрдэг 2 дугаар сувгийн баримт тайлбар нэвтрүүлэг эхэллээ бидлгөө. Надад бидний хэвлэл нийтлэх эрхчлөө эрхээ хамгаалуулах тогтолцоо руу халтахыг завдаж байгаа баримт байна. Энэ баримтыг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр тайлбарлах болно. Шударга бус байхыг намынхаа бүлгийн хурал дээр шаардах арчилсан нам эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг батлуулах гэж намрын чуулганаар уйлаарах болно. Наадмаас өмнө тэдний дунд эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөөс үүдэлтэй хэрүүл үүссэн байдаг юм. Тэд энэ хуулиа хилцүүлэх гэхээр цөөнхийн бүлэг гацаа үсгэн тиймээс Монгол Ардын намын бүлгийн гишүүдтэй тохиролцчихвол эдийн засгийн ил тод байдлыг дэмжих гэдэг хэрнээ эдийн засгийн гэмт хэргийг өршөөх хуулийн төслийг батлуулах боломжтой юм. Гэтэл энэ хуулийн төсөлд хэвлэл нийтлэх иргэний эрхээ хамгаалуулах эрхийг устгасан залтуудыг яагаад оруулах болов? Энэ талаарх үнэн мэдээлэл Баяр цогц түүний Сэм үйлдлийн гэрч засгийн газрын дунд үлдэх үү? Энэ талаар тайлбарлая. Баримт тайлбар нэвтрүүлгийг сонгож байгаа үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За шинжлэлийн засгийн газар эзэн 100 хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах хугацаа эх сарын 16-ны өдөр тэр өдөр олон нийт засгийн газараас үр дүн асуух хэрэгтэй болох юм. Магадгүй үр дүн асууж ээлжид бус чуулган хуралдуулах магадлал өндөр байна. За түүнээс урьдчилан наадмын 5 өдөр ерөнхий сайд Норвын Алтан хуйг өрөвдүүлэх тактик шилжих гээд бүтлгүүтэж шүлэглэж хөөмөлж үзлээ. Энэ цагт Монгол гих айлын төрийн хоймор заларч байгаагаа хамгаалах гэж тэнхүү телевизийн дэлгэцнээ хэдэн өдөр өөрийгөө магтлаа. Одоо харин магтаалаа түр азнаад өнөө маргаашийн талхаа яаж худалдаж авч идэх вэ гэдгээ бодох хэрэгтэй байх. За юун ерөнхий сайд мантай болох өдрүүд чинь хаяанд ирчихсэн байгааг сануулах нь зөв болов уу? Өнгөрөх өдрүүдэд арчилсан намын бүлгийн хурлын уур амьсгал дотооддоо арсалдаж байгаа намын фракц эдийн засгийн ашиг сонирхлоор нэгдэгсдийн хооронд чи бидэд тулснаар цагийг барсан байдгийг. За хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавихтаа арчилсан намын бүлэг сүүлийн 2 жилд хүндрээд байгаа эдийн засгийн өсөлтийн саажилтыг өнгөрөөч 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн буруу бодлогын үр дүн гэж мэдээлсэн юм а. Ингэж мэдээлж байгаа намаас өнөөдөр ямар хуулийн төслүүд санаачлагдаж байна вэ гэдгийг эргцүүлэх хэрэгтэй байна. За нэгэн удаагийн бүлгийн хуралдаан дээр болсон уур амьсгалыг энд зурглая. Хуралдаанаар нэг яаралтай батлуулах сонирхолтой байгаа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хилэлцсэн байдаг юм. Ингээд холбогдох хуулийн төсөл тусагдсан зарим зөрчилдөөнтэй заалтуудаас санал хэлсэн нэр бүхий гишүүдийн урдаас улсын хурлын гишүүн Баяр цогт шударга царайлахаа болоо гэж хэлсэн байна. Учир нь тэр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг санаачлагч нь харин хууль зүйн сайд Тэмүүжин мөн л нэг яаралтай хилцүүлэх зорилготой байгаа өршөөлийн тухай хуулийн төслийн санаачлагч нь тэрээр шүүх хяналтын тогтолцооны хүрээнд хөндөгдсөн зөрчлийн талаар өнгөрсөн бүхнээ энд гээгээд өнөөдрөөс бид шин түүхийг бичээ хэмээсэн байх юм. Үндсэндээ хуулийн төслүүдэд тусгагдсан бусад хууль хүний эрх чөлөөг зөрчиж байгаа залтуудыг залруулахыг хүссэн нэр бүхий гишүүд бүлгийн хуралдаан дээр намынхаа нөхдөд инхүү амаа алгадуулсан байна. За өнгөрснөө энд гээгээд ирээдүйнхээ шин түүхийг бичих зорилготой сайдын улс төр дэх өчигдрийн түүхийг энд дахиад өгүүлэх хэрэгтэй болчихлоо. За шударгаас хуулийн салбарын шинжлэлийн талаар ярьж ухуулж байгаа Тэмүүжингийн одоогийн ерөнхийлөгч Илбэг Доржийг ерөнхий сайд болохын тулд улс төрийн бодлоонд хутгалсан түүхийг тэр өөрөө л мартах гэж хичээх хэрэгтэй байх. За харин бусад нөхдөд хэрхийг мэдэхгүй юм. 2012 онд нэгэн үйл явдал болсон байдаг. Монгол Ард Явсалт намын дарга намрын энх баяртай холбогдох авилгын хэрэг сөхөгдөж түүнтэй хариуцлага тооцох тухай хуулийн заалтууд хэвлэлээр шууган тарж байхад өөрийгөө зөвөр ойлгуулахыг хичээсэн энх баяр хэсэг бүлэг нийтлэлчдийн цугларалтыг ивенттгсэн байдгийг. Нийтлэлчдийн клубт багцдаг байсан Тэмүүжин Монгол Ард Явсалт намын дарга намрын энх баярнаар тухайн уулзалтан дээр тааралджээ. Шударга байсныхаа хүрээнд Тэмүүжин энх баяраас хуулийн дагуу хариуцлага асуухад тэр нэг дурсамжийг түүнд ярьж өгсөн байх юм. Энэ түүх 2004-өөс 2008 оны эх орон ардчлал эвсэл их хурлын сонгуульд ялалт байгуулсан тэр үеийн дурсамжтай холбоотой байжээ. За тэгэхэд намрын энх баяр Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе 2004 оны сонгуульд ардчилсан нам, иргэний зориг нам, эх орон намд хамтарч эх орон ардчлал эвсэл нэр дэвшиж тангараг тасархааргүй мэт гаргаараа атгалцсан сонгуулийн зураг хуудас ч гэсэн гудамжаар дүүрэн наалтсан байсныг үзэгчид санаж байгаа. За тооны хүчний харьцаа ижилхэн байсан ч эх орон ардчлал эвсэл бие даагчдыг намдаа оруулахыг хичээж энэ зүтгэлэнч үр дүнгөө өгснөөр эх орон ардчлал эвсэл засгийн газрыг байгуулсан байдгийг. За удалгүй атгалцсан гараа сулруулах бодлого эх орон ардчлал эвсэлд шаардлагатай болсон.
нам доторх амбица дарж дийлээгүй эвслийнхэн намын сонгуулийн штабыг хариуцсан ажилласан гэх инх сайхныг зайлуулах бодлого сүүгчилж үүнийг мэдсэн ерөнхийлөгч намрын их баяр эх орон намын дарга Эрдэнэ Эрдэнэттэй уулзсан байдгийн байна. За Эрдэнэтийн ерөнхийлөгч асан их баярт хэлснээр удахгүй эвслийг тарааж Монгол Ардын Эвсгалт намтай хамтар засгийн газрыг байгуулна гэх тохироогоо ярьжээ. Харин энэ бүх эвслийг задрах төлөвлөгөөний гүйцэтгэлийг тухайн үед Монгол Улсын их сургууль хуулийн багш хийж байсан Тэмүүжин гэгч залуу хуульч Эрлийн хүүгийн намд нарийн бичгийн дарга хийж байсны хувьар хариуцж байсан юм. Энэ түүхийг нь шилдэг нийтлэлчдийн уулзалтанд оролцсон тухайн үедээ байцаагдан шалгагдаж байсан намрын их баяр Тэмүүжинд ярьж тэр Тэмүүжин гэдэг нь чи мөн бидтэй гэж асуусан гэдэг. Хууль зүйн сайд Тэмүүжингийн намтарт бичигснээр тэрээр 2005 оноос эхлэн ардчилсан намын гишүүнээр илсэн байх юм. За улс төр дэх карьераа 2005 оноос эхлүүлсэн гэгдэх түүний мэдээлэлд үнэн бий юу гэдгээ эргэлзээтэй. За нэг л зүйл тодорхой харагдаж байна. Шударгаас ярьж хууль цаазын алагчлалыг үгүй болгогдсон яриатай Тэмүүжин сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан эвслийг задрах бодлоонд яагаад оролцов? Тухайн үедээ за сонгогчдын өгсөн саналыг замын дундаас ингэж хагалах нь олон нийтийн өмнө шударгойд чадсан хэмжүүр мөн үү гэдгийг асуух хэрэгтэй баг. Шударгойд чадаагүй улс төрч өнөөдөр шударгаасны шин түүхийг бичихийн тулд өршөөлийн хуулийн эзлийг боловсруулж түүгээрээ дамжуулан төр олон нийтийн халаасанд гараа шургуулагчдыг өмгөөлөх гэж дуурч хэллээ. За альва үүлээс шалтгаалах ээлж дараа байдаг баг. Магадгүй маргааш Монгол Ардын Эвсгалт намын дарга намрын их баяр тохиолдсон шиг адлал ирэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ тухай өмнө нь баримт тайлбар нэвтрүүлэг үзэж танд хүрсэн тул энэ удаад эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнтэх асуудлыг илүүтэй тайлбарлая. За шинжлэлийн гих тодтол бүхий засгийн газар гарч ирснээр хэвлийн эрхчлөө хүний үг хэлэх эрхчлөөнд талдсан 2 удаагийн үйлдэлийг гаргалаа. Эхнийх нь 100 чухал сэдв гих Hero Entertainment студийн бүтээлийг нэвтрүүлснээрээ хэвлийнхэн буруудаж за 6 дугаар сарын 24-ний өдөр шинжлэлийн засгийн газраас мэдэгдэл гаргасан байдгийг. Дараагийн удаад эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөөр дамжуулж хэвлэлийн эрхчлөөг боомлохыг завдаж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил нь. Хуулийн төслөөс одоо та бүхэнд баримтжуулж харуулъя. Шинжлэлийн засгийн газраас боловсруулж найруулад байгаа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлд бусад зүйлийг тусгаж өгсөн байна. За түүн дотроо 6-гийн 3-т энэ хуулийн 6-гийн 2-т нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус хориглоно гэж заасан байна. За нууцлахаар заасан мэдээлэлд санхүүгийн болон албан татврын нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан болон хөрөнгө орлогын мэдүүлэг, нөхөн мэдүүлсэн гайлын мэдүүлэгт тусгагдсан албан татврын орлогоос бусад албан татвар, ноогдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл, ноогдох хөлбөрийн хөлс дүнтэй адилдах орлого, мөн тэдгээрийн их усүр хэмжээ үн нүртийг нууцлахаар заасан байгаа юм. Шууд утгаараа альва эрх мэдэлтний санхүүтэй холбогдох мэдээллийг ямар ч шатанд нотлох, баримт болгон ашиглах эрх байхгүй гэсэн үг. Үүгээрээ засгийн газараас боловсруулан найруулад байгаа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл хараат бус бие даасан үйл ажиллагаагаар шийдвэр гаргах эрх бүхий шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр завдаж байна гэж ойлгогдож байна. Хэрвээ шүүх эрх мэдлийн байгууллага хэн нэгэн албан тушаалтны хууль бусаар олж авсан эд хөрөнгийг шүүх хуралдаан дээр нотлох баримт болгон ашигласан тохиолдолд эргээд өөрөөгөө шүүхтэй тулах хуулийн төслийг алтан уугийн танхим боловсруулжээ. Нууцлах ёстой мэдээллийг нууцлж чадаагүй этгээдэд хэрхэн хариуцлага тооцох механизмыг хуулийн төсөлд ч мөн шигтгсэн байгаа юм. За энийг та бүхэнд хамт харуултыг эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд хуулийг зөрчсөн, за хуулийн тодорхой зүйл заатуудыг зөрчсөн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээх вэ гэдгийг 7 дугаар зүйлээр дамжуулж зохицуулж өгөхийг хичээсэн байна. За төслийн 7 дугаар зүйлд 7-гийн 1-д энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол дараах захиргааны шийдлийг ногдуулна. 7-гийн 1-ийг энэ хуулийн 6-гийн 2, 6-гийн 3, 6-гийн 4 заасныг зөрчсөн бол хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох гэж хариуцлагыг шигтгэж өгсөн байх юм а. Хил мэдээллийн байгууллага хуулийн этгээдтэй хамаарагдаж хэрвээ энэ хуулийг санаачилсан этгээдийн эд хөрөнгийн талаар мэдээлсэн тохиолдолд 50 сая төгрөгийн өрөнд орохоор болж таарлаа. За холбогдох хуулийн төслийн 6-гийн 4 дахь заалтыг зөрчиж болохгүй байх нь тэгвэл энэ хэсэгт яг ямар мэдээллийг ямар асуудлыг зохицуулж өгсөн байна вэ гэдгийг мөн л эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөс та бүхэнд сөхөж харуулъя. За эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлд түрүүнд дурдсанчлан бусад зүйлийг зохицуулж өгсөн байна. 6-гийн 4-т энэ хуульд заасны дагуу сайн дурын үндсэн дээр хөрөнгө орлогоо ил болгож шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлгансан хувь хүн хуулийн этгээдийн инхүү гаргаснаас өмнөх хугацааны буюу 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2014 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны тайлан баланс 2006-аас 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг
устгана гэсэн заалтыг оруулж. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа төрийн албаны тухай хууль гэж бий. Түүнд заахта төрийн алба нь ардчилсан ёс, шударгаас эрхчлөө тэгш байдлыг хангах мөн хууль дэдлэх үүрэгтэй тухай ойлголт тусгагдсан байдаг. За тэр дундаа төрийн алба нь ил тод байх зарчмыг баримталж ажиллах тухайч заасан байдаг юм. За мань нүхтийн найруулсан эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслөөр бол төрийн албаны ажиллах үндсэн зарчим алдагдах юм шиг байна. За шударга бус байдалтай эвлэрэхгүй байх талаар ч гэсэн хууль нь тусгаж өгсөн байдаг төрийн албаны хууль нь. За хэрвээ шинжлэлийн засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл батлагдах юм бол шударга бусдаа эвлэрч шударгыг халах ойлголт түүний байгууллага төлөвшөд эхлэх юм шиг байна. За төрийн алба өөрөө ил тод байж сая олон нийтийн итгэлийг хүлээдэг байх ёстой. Гэлээгээд төрийн нууцтай холбогдох мэдээллийг ил тод байлгана гэхийн нэр биш. За гагцхүү энэ албанд ажиллаж байгаа эрх мэдэлтнүүд олон нийтэд үйлчлэх үндсэн үүргээ хэрэгжүүлж байна гэдгээ баталгаажуулж хөрөнгө оруулалтын мэдүүлгээ тайлгнадаг болсон баг. За харин олуулаа болсон ардчилсан нам энэ зарчмаас ухарч бүтэн 9 жилийн төрийн албаныхны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг устгах гэж санаархаж байна. За яагаад 9 жил тэдэнд сүүлийн 9 жил илүү их хамаатай болчих уу гэж хардах үндслэл бий. Хуулийн төслийг санаачлагч Баяр цогт гэгч 2006 онд улсын хурал Монгол улсын засгийн газрын гишүүнээр ажиллаж байсныг сануулъя. За тэр яагаад заавал дээрх он жилийг сонгож авах болов гэдэг сонирхол татаж эхэлж байгаа юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл 2009 оны 1-р сарын 1-ний өдрөөс энэ оны 1-р сарын 1-ний хүртэлх санхүүгийн тайлан балансыг устгах тухай асуудлыг дотроо тусгасан. За 2009 онд оюутлогын гэрээ үзэглэгдэж төсөл хэрэгжиж эхэлснийг санах хэрэгтэй. Гэрээнд тухайн үеийн засгийн газрын 3 гишүүн мутрын үсгээ зурсны дотор сангийн сайд асан улсын хурлын одоогийн гишүүн Баяр цогт байлсныг дахин сануулъя. За тэрээр сангийн сайдаар ажилласан жилүүддээ чухам ямар тайлан баланс үйлдсэн болоод тухайн жилийг сонгож авваа гэд хардаж эхэлмээр байгаа юм. За хуулийн төслийг дэмжиж байгаа ерөнхий сайд Нурбай Алтан хоёрыг 2006 онд ч гэсэн засгийн газрын гишүүн сангийн сайдаар ажиллаж байсныг сануулъя. Харин 2009 онд хамтарсан засгийн газар тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан гэд холбогдох албан тушаалтнуудын далдлахыг хичээж байгаа тэдгээр он жилүүдийн санхүүгийн тайлан баланс юуг за хэнийг хэрхэн илчлэх баримтууд болж байгаа гэдг нь харалт үүсгэж байна. Баримт тавдрыг үргэлжлүүлж авч үзэж байгаа үзэгчтэй баярлалаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төсөлд Баяр цогтод зориулагдсан бас нэгэн залт тусгагдаад байгаа юм. Үүнийг орхихгүй байж болохгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд түүнтэй холбогдох ямар залт тусгагдсныг хамтдаа харцгаая. Дэлгэцэнд өгж байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? За нэр бүхий холбогдох хуулийн төсөлд тусгагдсанаар 4-р зүйлд бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах ажиллагааны талаар зохицуулалтыг оруулж өгсөн байна. За хуулийн төслийн 4-4-т гадаад улсад байгаа нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бусад орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн хуулийн этгээдэд энэ хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1 болон 4-ийн 2 дахь заалт мөн адил хамаарна гэж тусгасан байгаа юм. За яг энэ 4-ийн 1, 4-ийн 2 дахь заалтад сайн дураараа мэдүүлсэн тохиолдолд хариуцлагаас нэг удаа чөлөөлөх тухай зохицуултыг оруулж өгсөн байгаа юм а. Өнгөрөх оны 4-р сарын 4-ний өдөр улсын хурлын гишүүн Баяр цогтын Швейцарын банкнд дах нууц дансны тухай мэдээллийг Английн Guardian гэх сайт мэдээлсэн байдгийн. За хэрэг мандснаас 11 өдрийн дараа улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүний гадаад дах офшор дансаа нуун далдалсан үйлдэлийг нь хилэлцэж байсныг санаж байна. За тухайн чуулганы хуралдаан дээр Монгол Улсын их хурлын дарга Зандаа Хүүгийн их болд нэгэн мэдээллийг хэлсэн байдгийн. Өнөө хүртэл улсын хурлын нэгч гишүүний ёс зүйн асуудлыг улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар тусгайлан хилэлцэж байгаагүй юм байна гэж тэрээр тодруулж байсныг санаж байна. За улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмийг их хурл өөрөө баталсан. Ёс зүйн дүрмд хэрхэн ямар зохицуултыг хийж өгсөн байдгийг мөн л танд дэлгэцэнд өгөх мэдээллээр дэлгэрэнгүй танилцуулъя. За улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм түүний 4-ийн 1 тусгацснаар гишүүн хууль тогтоомжид заасан хугацаа журмын дагуу хөрөнгө оруулалтын мэдүүлгийн үнэн зөв гаргах үүргээ сахин биелүүлнэ гэж тусгаж өгсөн байдгийм а. Түүний араас авилгын эсрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд хөрөнгө оруулалтын мэдүүлэгтэй холбогдох хэсэгдэр ямар зохицуултыг тусгаж өгсөн байгааг мөн та бүхэнд хуулийн хэсгээс тасалж авсныг дэлгэцэнд харуулъя. За авилгын эсрэг хуулинд тусгагдсанаар мөн хуулийн 13-ийн 5-д энэ хуулийн 4-ийн 1 заасан этгээд
хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан эсвэл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас ногцруулах, түтгэлзүүлэх, халах үндэслэл болно. 13-ын 6-ад мэдүүлэг гаргагч хөрөнгө орлогынхоо их үүсвэрийг бодиттой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй гэж заасан байдаг юм а. Хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын парламент 2009 онд 34-р тогтоолын хавсралтаараа улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан байдаг юм. Харин Монгол улс авилгын эсрэг хуулийг 2006 оны 11-р сараас эхлэн мөрдөж эхэлсэн байдаг. Авилгатай тэмцэх эрх зүйн баримт бичиг нь авилгын эсрэг хууль. За гэтэл шинжлэлийн засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр Монголын төр авилгатай тэмцэх үйл ажиллагаанаас бас л ухралт хийхийг санаархсан үйлдэл мөн гэж үзэх үндслэлтэй. Төр өөрөө зүүгүй аашилж эхлэхийн цондон баяр цогт нарын санаачилсан эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслөөс харагдаж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих бодлого манай хууль сахиулагчдын үзэж байгаа шиг муу үйлээ нуун даллах арга хэлбэр мөн үү? Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих бодлогоор бусад улс орнууд хэрхэн аюулгүй байдлаа хангадаг вэ? Энэ талаар тун удахгүй ярья. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт хамтаага үзэгч та бүхэндээ дахин талархлаа илэрхийлье. За энэ хэсэгтээ гишүүн баяр цогт хийгээд түүний эзэн ерөнхий сайд Норвегийн Алтан хуйг нарын ойлгож байгаа шиг эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай ойлголт нь хэн нэгэн албан тушаалтны муу үйлээ нуун даллах хэлбэр мөн үү гэдгийг анзаарч эргцүүлье. За хөгжил нь нэгэнтээ тогтчихсон улс орнуудад эдийн засгийн ил тод байдлыг хангах замаар нийгмийн бусад салбар дах авилгал, хээл хахуулыг багасгаж чаддаг байх юм. Гэхдээ өөрийгөө хамгаалах чадвартай улс орнуудад энэ тогтолцоо зөв хэвших нь илүүтэй бий. За харин манад дээрх найруулсан хуулийн төслөөс үзэх юм бол эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрээр авилгын тогтолцоог халж чадах уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь эдийн засгийнхаа ил тод байдлыг дэмжих нь нэг талаасаа дотоодын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж өрсөлдөгчийнхөө боломжийг хаахад чиглэх ёстой баг. Уг нь хуулийн төслийн танилцуулгад хуулийг баталснараа гарах үр дүнг татврын хуурамч тайлангуудыг хүү торгуулгүйгээр залруулж зөв голдролд нь оруулахыг хичээх болно гэсэн тодруулгыг тусгаж өгсөн бах юм. За гэтэл зөв голдролдоо орох замд хаа байсан 9 жилийн өмнөх төрийн албан агчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг устгах нь ямар учир уялдаа холбоотой ямар тогтолцоо вэ гэж баяр цогтоос асууя. Өмнөхөө үгүйсэхээс өөрийг энэ удаагийн парламент хийж чадах уу? Эдийн засгийнхаа ил тод байдлыг хангаж байгаа нь инээгээд авилгыг бууруулах бодлогоосоо татгалзаж төр ил тод байх чанараа алдаж төр гих 3 үсэгний цаана дураараа тийчилж болох тэр замыг хууль сахиулагч этгээд нь зөв голдрол гэж харж байгаа юм шиг байна. За нарийн хардах юм бол энэ хуулиар дамжсан хэний эрх ашиг яригдаж хэн дүүлжсэн хууль болох гээд байгаа нь тодорхойгүй байсаар байна. Баримт тайлбарын 5 гарагийн дугаартаа хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэ дугаарыг баасан гарагт төлөв авч үзээрэй. Энд хүрээд баримт тайлбар өнөөдрийн дугаар дуусч байна. Хамт байсан баярлалаа. Студид Дүлгээ ажиллаа.